жилийн өмнө эргэж ирлээ гэж би шаахгүй надад ганц чивэс байхгүй гэдэг нэг мөрөн дээр л энэ дуу юу нь бол батай. Тэгээ жилийн дараа би нэг дуу болгосон. Тэгээ алив дансаа гэдээ яагаад нэрлсэн бэ гэхээр гинжин Ocean Grade ирээд би гинжинтэй яриад за нэг ийм дуу байна. Эний ард нэг чимэг хийх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ цааш ирээд чимэг хийгээд энэ бол зүгээр алж штэ гэдэг. Тэгээд тахилтан дээр нь яаж хийх үгээ. Би бас нэг тахил бодсон мэт л та. Тэгсэн чинь гинжин алив ахта дансаа гэд тахилт хийя гэд. Яагаад гэвэл яг энэ дуун дээр гардаг штэ. Чанартай юм мэдэж юу алив ахта дансаа гэдэг үг яг энэ мань үний чихэнд орсон. Юу нь би бол тэр үгийг бас гоё үг болсон л гэж бодож ирсэн л та. Тэгсэн чинь шууд гинжин орж ирээ. Яг энэ үг алж байна. Яг энэ үгээр тахилт хийгээ. Тэгээд алив ахта дансаа гэд тийм тахилттай болсон бэдий. Шивээс байхгүй, хуйлах гинж зүүхгүй, цацсан мөнгөө шалан дээрээс түүхгүй, хүлэн зөвшөө, дансмын новшоо, номер 1 гэж намайг хэлэн новшоо. Надад бол ганц шивээс байдгүй. Шивээстэй хүмүүс шивээсээрээ бахархдаг баг. Би бол шивээсгүйгээр бахархдаг. Тэгээ ер нь бол үнэн байгаа ч тий. Ориг гинж зөв. Үнэхээр мөнгө засаж байгаа цацсан шиг цацаач гэдэг санааг л гаргаж байгаа. Би яг 2004 оноос хойш дуулаад ирсэн. Тэгэд одоо бол намайг бүлийн зөвшөөрөөтэй би одоо боловсрсон байна. Дансмын офшор гэдэг болохоор яг гадаадд те данстай бол тэр чинь офшор шүү дээ. Америк US Forward аккаунт гэж чинь ярил гэсэн юу яаж байгаа. Номер 1 гэж намайг хэлэн офшор гэдэг үгэн дээр яг энэ залуучууд яриад байгаа л да. Тэгээ Вандебог дийлсэн байна. Тэднээс номер 1 гэдэг дуу гаргасан. Яг хөө тэднээс тийм дуу гаргасан. Тэрэн дээр бол би хэлээгүй. Бүх хипхопчд л өөрсдөө номер 1 гэдэг те. Номер 1 рэпер юм бэ те. Тэгэхэд бол би гадаад тэр монголчууд тэгдэг. Би ч зүгээр номер 1 гэж боддог. Өөр хүмүүс ч гэсэн өөрсдөө номер 1 гэж бодож байгаа. Тэрэн дээр бол надад Вандебог дийлээд байх шаардлага байхгүй. Тэгээ би бол шинэ үеийнхаа яг дэмждэг. Эпо Жанц хоёр хоёлаа л Fibonacci music дээр иж уулзж исэн. Эпо зөндөө дуу хийж исэн. Тэгээд ер нь гарч ирж байгаа дүүнэрийнхээ бас ингээд барьцаа доош нэгээд байгаа. Тэр бол тийм ойлголт байхгүй. Бүгд хийж байгаа. Лавт Fibonacci music дээр холоонд ордог, инжи ордог, лил төвгийн ордог, өөр EMC ордог, өөр мөнгө төгрөг бүгд л нэг гарч ирж байгаа. Залуучуудыг би бол дэмждэг. Би тэднээс ганц төгрөг авдаггүй. Бүгд хилэн бүгднээс насуу. Тийм болохоор ямар ч тийм ингэж би номер 1 та нар биш гэсэн тэр шинэ гарч ирж байгаа хүмүүсээ доош нь гэсэн юм бол байхгүй. Юм үзв нүд тайлв гүүч илүү үе зүүхэ болов эцсийн эцэд бүгэж орно пүүз өмсөх болов. Намайг дууд Монголын эрэхтэй уука мөнхөд очно мөнхийн усуулсан мадафака. Бүгд л мэдж байгаа би сургуулаа Америкт төгссөн тэгж байхдаа би дуу хийж эхэлсэн ажилтдаг байсан. Одоо luxury ресторанд ер нь бол тоогооч хийдэг гэсэн гайгүй мөнгө олдог байсан. Тэгэхэд бол яг Gucci бэлт авч зүгэл Gucci төрөвчтэй хослуулаад Louis бэлтээс мө Louis төрөвч барайл, Louis банда барайл. Яг тийм үе байсан л та. Тэгээ одоо бол Gucci бэлт зүйлээж ялаа байгаа гэж ялаа. Яг өөрөө хүн өөрөө яг тийм гоё байвал гаднах юм бол ямар ч хамаагүй маа л гэдгийг. Тэгээ эцсийн бүгж ордог пүүз өмсөх болов гэд намайг анх пүүз дуулж яхад энэ пүүз дууллаа юу дуулаад тий. Тэр үед бүгд Puma гэт өмсдөг байсан. Гутал өмсдөг байсан. Тэгэхэд эцсийн бүгд өнөөдөр тий Jordan 1 өмсч, Jordan 11 өмсч бүгд Jordan мэддэг болсон байна. G хүртэл өнөөдөр тий Jordan өмсдөг болсон байна. Намайг анх пүүз дуулж яхад чи юу хоногийн хүмүүс яаж яхад юу пүүз мүз дуулаад байгаа. Тэгвээс мэл өнөөдөр клипэн дээр хүртэл гой Jordan өмсөл гарч байна. Тэрийг л хэлсэн. Намайг дууд Монголын эрэхтэй уука гэдэг болохоор эмхтэйдээ өнөөдөр уука бол угаас алж байгаа. Тий уука гүцэх өнөөдөртөө байхгүй байна. Тэрэн шиг би өнөөдөр эрэхтэй рэпер дундаа уука шиг яг ялан хэлнэ. Тэгээд намайг эрэхтэй уука гэж дуудаа. Тэгээд мөнхийн ус ус мадафака гэхээр 10 жилийн өмнө би яг ингэж харагдаж байсан бол өнөөдөр ингэж харагдана. 10 жилийн дараа ч гэсэн нэг иймэрхүү нэг хөвшөрчгүй хүмсэн л гэдэг юм л. Яа ингэ байгаагаараа байна. Baby face дээр байна гэдэг. Тэгээд тэрэн дээр л болгож мөнхийн ус ус мадафака. Та нар таалагдахгүй ба нэр юм чинь ялгахгүй байх гэхээр яг орчин үеийн хүүхдүүд те үсээ ягаан маганаар бодож мадаал чадахгүй байж том. Тэр нь л надад таалагдахгүй байгаа те. Одоо орчин цагийн хүүхдүүд таалагдчих болно те. Гэхдээ би ч бас хувь хүн таалагдахгүй байх гэдэг юм аа иргэн хүнийхээ үгээс л хэлсэн. Тэгээд намайг баахад энэ хипхопын босго өндөр байна гэхээр яг
залуу рэпүүд гарч ирж байгаагийн клипийг үзэхээр яг ингээл нэг өрөөнд дотор тий Роныг барайл авцсан. Эсвэл нэг заалан дотор тэгэн гутаа цацаал хөдөлмөр хүч хөрөнгө мөнгө маа зархаж хаашаа. Хөдөлмөр хүчээ зараад дараагийн клипээ бодоорой гэд яг хүмүүс бодсол байх л та тий гоё өөртөө гоё зураг аваад ядаж юм дөрөв ханаас гараад юм гоё юм хийж болно шүү дээ. Сэтгэж чадвал тийм болохоор одоо ерөөсөө гоё клип хийцгээ таанаас босгож өндөр болголоо. Жимд явж ингээ байна гүзаалга хонгор маань гэхэлэр яг хүн ирүүл байх хэрэгтэй тий. Тархалт бол бүх өвчнгийн эхлэл. Тийм болохоор бас хүмүүс хэлээд манай найзууд ч гэсэн гүзээтэй хүмүүс байгаа тий. Би ч гүзээтэй байсан. Байж магадгүй би болчих магадгүй. Гэхдээ яг энэ дуун дээрээ хэлчихээр за би ингээ хэлсэн чинь би гүзээтэй болохгүй шүү гэж өөртөө амлалт өгч байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан өдөр болгон хөдлөөд өдөр болгоноо баяхад өнжөөд хөдлөөд ямар ч байсан бүр амар том гүзээтэй болохгүй юм шүү. Та нар ч гэсэн бити болгоорой гэсэн. Улаан хийрүүлж улаан балч нь багдана. Зузаан төрөвч миний шүтэн шүгтэн. Жорлон дүүгээр бичив чамд гаргасан миний за төрж байх чинь дуулж байлаа. Ахтаа юуч бити за. Улаан бал бол угаасаа алж байгаа өнөөдөр те бүх ус төрчд ороод бүдэрч унаал нөгөө төр хэрүүлэл хийж байгаа юм шиг те. Би бас өөрөө хэрүүл хийдэг. Та нар мэдэх байх те. Тэгээд DC-дэг тийм болохоор улаан балд орсон гэсэн би хэрэлдэж шүү. Тэгээд амар хэрүүлжүүл хийдэг гэсэн. Зузаан төрөвч миний шүтэн шүгдэн тэгэхээр яг шүгдэн те. Зузаан төрөвчтэй хүмүүс угаасаа мэдж байгаа. Шүгдэн. Жорлон дүүгээ бичив чамд гаргасан миний зав. Тэгэхээр яг бааруулж байгаа юм биш. Би яг дууны үг бичих болвол зүгээр л бичдэг тийм. Яг бичдэг. Бичихгүй бол тэгэл бичдэггүй. Төрж байх чинь дуулж байх таа гэж бити заа гэж. Орчин үеийн хүүхдүүдийн дууг сонсохоор ерөөсөө яг ингээд яг сэдв байхгүй. Тэгэл ер нь 9 бүсийн сонин юм бол би аль чинь ийм зайл жигчин хөшөрсөн. Чи юу муу гэж тиймэрхүү мэл ахтаа таа гэж бити заа зүгээр л байгаа. Яг юм хийх юм бол хийшүүл гэдэг санаад байна. За арчсан нам гэд яагаад гисэн бэ гэхээр би угаас арчсан нам гişүү. Арчсан намыг дэмждэг. Алтан хуйг миний хам гэхэлэр яг арчсан намын даргын сумгааны сонгуул дээр би нэг очиж алтан хуйг батар уулзчихсан тийм. Тэгсэн чинь уулзсан чинь өө студид юмнууд ахын чамаа сонсдөө шүү дээ. Чиний дуу караоке орохоор намхны чинь дагаж дуулдаг. Би намхан гэ тийм. Тэнгүүт би өө заа бүрдээ ерөнхийсэд байсан хүн ийм чинь инста кул фэйсбүүкийн пэйжн дээр натаа зураг тавиултаа намхан урагтай ач өтөөлт өндөр зориг бий гэдэг. Тэгсэн чинь хүмүүс ч амар дуртай байсан. Би ч дуртай байсан. Тэнгүүт за ерөөсөө энэ бол өстой кул хүн байна тий. Тэгээд нэгт яг толгой холбосон хоёрт тэр хүнийг яг тийм болохоор би ингээд дуулсан байсан ч гэсэн надад хэлэхгүй юм байна гэдгийг би ойлгоод арчилсан манай нам алтан миний хам гэж дуулсан. Миний ам том яг анх гарч ирэхдээ л том байсан. Одоо хүртэл том байна. Том байхаарч байх болно. Кайругийн хийсэн гэдэг нь Кайру гэдэг нь маань Ocean Grey-ийн продюсер Кайрука аяг хийсэн. Клипний үзэл сая гэдэг нь сая хандлт авахгүй бол Монгол бас том тоо энэ клипийг хийгээд угаасаа юм би мэдсэн. Тийм болохоор өөртөө итгэлтэй Facebook-гээ хаа хийж Facebook бол одоо юу айгүй хэцүү болчихлоо шүү дээ. Тэр манай ах бол юу нэг гоё юм. Батж Facebook-ийг зөхөөс магаа гоё байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо л юу хэцүү болсон. Одоо л юу нэлээд төлөхгүй Instagram ашигладаг. Сүхбаатар дүүрэг 220 миний тойрог болдог юм болдгоороо болон бурхны зурсан заяа төөрөг ах нар архинд орсон бацаа нар хар тавхинд орсон зүгээр суух ирэх алга бидний хийх цаг нь ирсэн. Тэгэхээр Сүхбаатар дүүрэг 220 миний тойрог 20 онд дэвшиж магадгүй дэвшгүй ч яж магадгүй. Ер нь бол залуучуудыг би бол улс төр их ойд байгаас гэж боддог. Яагаад гэвэл хүмүүс улс төрчөөд ингээл амар хол байгаад байдаг шүү дээ. Яг амар улс төрийн амар мэддэг хүнтэй тий. Тэн зүг байна энэ өөрөө нэг тийм мэддэг цонгуулаа сайн очиж өгдөг. Тийм оролцоотой байх хэрэгтэй л гэж би боддог. Болдог юм болдгоороо болон бурхны зурсан заяа төөрөг гэж угаасаа болдог юм бол болдгоороо болно. Ах нар архинд орсон бацаанаар хар тамхинд орсон бид нар яг биднүүсийн дээдлийн үйл амар архиуд үүсэж штэ. Би ч гэсэн архи уудаг л да. Тэгтээ бүр амар ууд штэ бүр ингээл бочточтой хэлээ саатан зургаал бүр амар уугаал хийлэггүй болтлоо уугаал. Тэгээ орчин үеийн бацаанаар ер нь сонсогдол штэ. Хар тамхин гэжлээ. Хэрэглэн бол амар өндөр болсон мэлээ. Тэгэхээр яг одоо биднүүсийн яг цаг ирсэн тэг. Цаг ирсэн. Ус их орно. Өөдөн татах цаг ирсэн. Нэг хормор бол бас гоё цагтаа нутагаас юм байна. Тэр яг үнэн баггүй тэг.
өөдөдлөө уусаа, нам суусан, хэлбэр хөөсөн, толгойч нь хоосон, намнууд дөржин цэцэн билээ, бусд нь гөлөөг, айц хүүц, миний шүлээг монголчууд тийм амар хэлбэр хөөдөглөцөө те. Үр тавьж, машин авч унаал, үр тавьж гоё зөв хувцас аваал, толгоондоо юм хийхгүй те. Одоо өөрийгөө нээхгүй хүн хүний сонирхолтой. Тэгтээ үнэхээр өөрийгөө сайхан гоё боловсролтой хүмүүжлээ өөрийгөө нээцэн хүмүүс гэж болно. Тэгэхгүйгээр өөрийн бүдүүлэг ус зэрнээсээ хаана хайхад мэдэхгүй ч тэгэл ганга хуц ус зэрж байгаа таалагдав. Яг нам дөржин цэцэн бил босдон гөлөг гэхлээр би бүхнийг хэлж байгаа юм биш. Дууныхаа үгийг бичихтэй би бодож бичдэг. Бодож бичдэг гэхлээр бодоод суугаад байдаг юм биш. Ингээд урталт нь би юу гэж хэллээ те. Одоо тэрэндээ үнэнч байх уу, тэрийг би үгүйсэх үү гэдгээ бас тунгааж бичдэг болохоор миний шүлэг ер нь бол бас хүмүүс хүрдэг болов гэж боддог. Жишээ нь дуу хэлэхэд алив дансаа гэж вайрал болох жишээ нь чанартай юм уу те, чанартай юм уу, хөлийн хуруу, миний пүүз те. Тийм болохоор миний шүлэг бол айц үз. Одоо бяруу болог гэж бох юм басаа баасан тугуулах гэдэг маань болохоор би бол ах цахаа ашиг хөдөлдөг биднес хипхопыг ах юуч байхгүй багтан нэвтрүүлээд те бэлэн хол бэлдэж өгсөн Lumino таа те iStop digital эрхчлөө таймаа хоёр хүү модрап гэл бүх ах нарыг би хөндлөдөг таралтуул мэдлдэг одооны дүүнер болохоор бас нэг тийм нарай жоохон муу байгаа юм болов бидний бол бох байхгүй те бидний үеийнхэн биднес бол бяруу одоо энэ гарч иж байгаа дүүнер бол тугал тийм болохоор бовч одоо босч болохгүй респект хүүхдний сайхныг шаасан хөлийн сайхныг унсан чанартай мэдчихв илүү бахта дансаа гэдэг. Хүүхдний сайхныг шаасан тэгэхээр угаасаа одоо тий миний үерхжсэн охтоо тий миний ихнэр X-үүд надтай орчижсэн бүх охтууд хүүхдний сайхан тий хүүхдний сайхан чанартай мэдчихв илүү бахта дансаа гэхэлэр яг уу чадахгүй жиж тий тэгээ зүгээр ядаж чанартай мэдчихв тэгээд айл бахта дансаа гэсэн.